Монгол улсад өнөөдөр хууль нь хүн бүр тэгш ус үйлчилдэг. Эрх мэдэл албан тушаалтай хинч хүний эрх зөрчдөг. Ямар ч стандартгүй аюултай орчинд иргэнээ хуулиар далайлан айлгадаг. Яллаж дарамталдаг, гэмт хэрэгээс сэргийлж биш, гарсны дараа шийтгдэг, иргэдэн төрдөө итгэдэггүй ийм л бараан дүр төрхтэй байна. Бид яг энэ замаар урагшлах уу? Эсвэл ялангуяа одоо иргэдийн хамгийн хүчээр үлдэж байгаа ажил бол асуудал бол зөрчигдсөн эрхийг сэргийлэх. бидэнд хүлээх цаг байхгүй. Яг одоо өнөөгийн хууль бус тогтолцоог өөрчлөх иргэн төвтэй реформыг хууль зүйн салбарт эхлүүлээд байна. Цахимдсан улс орны хэрэмбэрээ бол манай улс бараг ихний 10 улсын нэгд явдаг. Өөрөөр хэлбэл манай улс чинь нөгөө цахимжилтаа Эстоны туршлага жишгээр нэвтрүүлээд ингээ төрийн одоо хэдэн зуун төрлийн үйлчлэгийг цахимжуулсан байгаа хэдий ч гэсэн төрийн байгууллагууд хоорондоо бүрэн цахимжаагүй байна. Эрх зүйд төр иргэний итгэлцлийн реформын гол цөмд нь иргэн энэ улсын ирээдүй болсон хүүхэд залуус байна. За харт хамганы хэрэглээ түүнтэй холбоотой гэмт хэрэг сүүлийн 5 жил хурдтай бөгөөд огцон өсөж байна. За үүний одоо хэрэглээний 86% нь Улаанбаатар хотод, үлдсэн 14% нь орон нутагт байна. За энэ хэрэглэгчдийн дийлэнх хувь 18-аас 25 насны залуучууд. Тэр дотроо хамгийн их анхаарал татж байгаа эмзэг асуудал бол насан туршаагүй хүүхдүүд бас өндөр хувь эзэлж байна. Тэгээ хурааж авч байгаа харт амх мансууруулах бодисын хэмжээ бас нэмэгдэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол 33520 хүн хэрэглэх ийм одоо харт амх мансууруулах бодисыг хууль хяналтын байгууллагууд илрүүлж хурааж авсан. Иргэн төвтэй реформ шудраг ёсны хэмжүүрийг эрх мэдлээс дээгүүрт тавих ёстой. Монгол улсын иргэн та бид эх орныхоо ирээдүйдээ итгэдэг, төрдөө итгэдэг, хуульд итгэдэг, хөдөлмөр бизнес нь хамгаалагддаг байхыг хүсэж байна. Иргэн төвтэй эрх зүйн реформ гэдэг бол ерөөсөө энэ хууль зүйн дотоод иргэний яамны үйл ажиллагааг өөрөөр хэлэх юм бол цагдаа, шүүхийн шийдвэр, улсын бүртгэл, за харьяа бүх одоо байгууллагуудын үйл ажиллагааг иргэдэд ойртуулна гэсэн үг. И газар дээр шийдвэрлэх ажлын хүрээнд явж байгаа. Одоо ингээд харахад одоо хэдэн 10-аараа хэдэн 100-аараа иргэд гомдол саналаа хэлж штэ. Зориуд зохион байгуулалтаа залилсан одоо хүмүүс байна. Нөгөө талдаа захиалга аваад санхүүгийн хүндрэлээс эсвэл одоо төрийн байгууллагын үйл ажиллагаа зөвшөөрлөө шалтгаалаад үйл ажиллагааны яваагүй барилга байшингаа дуусгах чадаагүй хичнээн тооны иргэн аж ахуй нэгж байгаа. Тэр хүмүүстэй одоо энэ хохирлыг барагдуулах талаас нь ажлын хэсэг төр хамтарч ажиллая гэж. Өнөөгийн тогтолцоо ба өөрчлөлт хэд эрх мэдэл төвлөрсөн, иргэнээ хуулиар айлгасан, хууль нь тэгш бус үйлчилж, хэрэгжихгүй байгааг засч, иргэнээ хамгаалсан хууль тэгш үйлчилдэг, төрийн хууль зүйн салбарын бодлогыг нэгдмэл уялдаатай хэрэгжүүлж, иргэдийн мэдэх эрхийг дэмжин хүний эрхийг хамгаална. Та бүхэн бол энэ Монголын ард түмний оюун санааны дархлааны хамгийн том бодлогын зохицуулалтын газар. Энэ хэвлэл мэдээллийн байгууллагуудынхаа нийгмийн хариуцлагыг дэвшлүүлж ажил. Хамтын ажиллагааг идэвхжүүлж ажил. Өөрсдөө дунд нь орж ажил. Тийм учраас одоо энэ телевиз ариун дөрвөн нэвтрүүлэг интернет орчин нийгмийн сүлжээнд Монгол улсын хууль тогтоомжийн хэрэгжилт ямар түвшинд байгаа, ямар асуудлууд өрнөж зөрчигдөж байгаа тал дээр та бүхэн дүн шилжээж эрсдлийн нэгдсэн үнэлгээ гаргах. Бид илүү шудраг тогтолцоог хүсэж байна. Энэ тогтолцоог бүрдүүлэхийн тулд хуулийн давхардал хийдлийг арилгана, хуулиас давсан хүний эрх зөрчсөн дүрм журмыг цэгцлэнэ. Иргэн аж ахуйн нэгжид хэт дарамт учруулдаг гажуудлыг засах ёстой. Хууль хэрэгжүүлдэг зөв тогтолцоо бүрдэх учиртай хууль сахиулах байгууллагын нэр хүнд бол Монгол улсын төрийн итгэлцлийн гүүр юм. Тиймээс хуулийн салбартаа Монгол улсын иргэн итгэдэг, иргэдийнхэн төлөө энэ салбар нь цэг шудраг ажилладаг болохын тулд хүнд сурталгүй, нээлттэй, цахимжсан иргэний гомдол мэдээлэл цаг алдалгүй шийдэгддэг эргэх холбоог сайжруулна. Одоо иргэдэд хэрэгжсэн тусцаа өмгөөллийн үйлчлэг үзүүлнэ. Нийслэлийн 9 дүүрэг 21 аймаг 330 сумдаар явна тийм. За ингээд явуулын одоо хууль зүйн дотоод иргэний яамны иргэн төвтэй эрх зүйн реформын энэ явуулын офис өнөөдөөс хийж байна. Одоо иргэдтэйгээ бүгдээрээ илүү тулж ажил. Цагдаагаас ихтэй одоо тэр бүртгэл нэгдсэн, гомдол мэдээлэл ирсэн, хаагдсан, шийдвэрлээгүй, эрдэн зөрчигдсөн тийм. Тэгээд одоо очоод хариугаа авч чаддгүй
гомдлоо гаргаж үлж чаддгүй, хэрхэн яаж шийдвэрлэгдсэн тодорхойгүй байдаг. Энэ нөхцөл байдлаа холбоотой иргэдийн гомдлыг одоо харагдуулах. Төрийн сүлдэндээ сүсгэлдэг Монгол Улсын иргэн та яг одоо хуулийн салбарын шинжилтэд идэвхтэй оролцоорой. Мэдээлэлтэй иргэн та илүү хариуцлагатай байж хүн биш хууль засаглдаг Монгол төрийн нүд чих дуу хоолой байх болно. Таны оролцоо хэр сайн байна? Төдий чинээ таны бидний үр хүүхдийн ирээдүй илүү гэрэлтэй болно. Та дэмж бид зүтгэе.